Сайн байцгаана уу хоньнууд минь, та нартай маргаашийн өдөр буюу 9 сарын 12-ны Баасан гаригийн зурхаа хэлэх гэж байна. Хэрвээ таны нар сар мандалд хоньны орд бол эсвэл хоньны ордны үний өдөр нь ямар байхыг мэдхийг хүсэж байвал энэ зурхааг сонсож болно. За одоогоор сар өвхрийн ордонд байрласан байгаа. Иймээс маргааш хоньны ордны хүмүүс маань хийж байгаа зүйлээ бодит болгож, бодитоогоор ямар нэгэн зүйлийг хийх, ямар нэгэн алхам хийх шаардлагатай. Ялангуяа өвхрийн орд, Санжир гариг хоёр хоорондоо маш сайхан холбоос үүсэх учраас бид нэрийг бодиттой алхам хийж ямар нэгэн зүйлийг хийхэд туслах болно. За тэрнээс гадна бууд гариг, бархас байдаг гариг хоёр хоорондоо бас маш сайхан холбоо үүсгэснээр бид нэр бодиттой шийдвэр гаргаж чадхаас гадна өөрийнхөө зүг мэдрэмжийг бас тэр шийдвэртээ ашиглаж зүг мэдрэмж, өөрийн чинь логик ухаан аль нь маш сайхан тэнцвэртэй байх болно. За тэгээд бүдээс хойш өөрийнхөө дүр төрхтэйгээ холбоотой ямар нэгэн зүйлийг өөрчлөхийг хүсэх юм бол заавал маргааш өөрчлөх албагүй ч гэсэн өөрчлөх шийдвэрийг бас гаргаж болно. Энэ одоо үсээ тайрах, имижээ солих гэх юм уу? Ээлтэй гэж ойлгож болно 20 үед. За хэрвээ хэнийг онлайн ямар нэгэн зүйл хийдэг бол ялангуяа ямар нэгэн тийм пэйж групп хариуцдаг, пост оруулах, YouTube гэх мэт. За тэгвэл тийм хоньнууд манаас маргааш оруулал ээлтэй өдөр байх нэ. За би тэгээд мессеж харъя. 4 өдөр гараад ирлээ. За энэ хоёрын зургийн жоохон нуухгүй бол жоохон нөгөө нүцгэн юм гараад ирсэн байна. Нүцгэн юм ютубээр хариулаад байдаг хаа. За ямар ч байсан юу гарсан бэ гэхээр маргааш маш бодиттой алхам хийж чадах болно гэж энийгээр гарч ирлээ. За тэгээд тэр нуугдсан байгаа нүцгэн зураг гэдсэн. За энэ бол маргаашийн өдөр маш сайхан тэнцвэртэй. Дөрөвний миний хэлсэн өөрийн логик ухаан, зөв мэдрэмж хоёулаа маш сайхан байх болно. Тийм учраас зөв шийдвэр ч гэсэн гаргаж чадах болно. За энэ дараагийн бас энэ нүцгэн болохоор би хаацсан. За энэ юу хэлж байна гэхээр яг түрүүний миний хэлсэндээ ямар зүйлийг хойшлуулад ийсэн, ямар зүйлийг хийхээс за би дараа нь болъё. За дараа нь болъё гэд хойшлуулад ийсэн. Тэрнээс одоо зүхтаахаа болоо гэж гарч ирж байна. Яагаад гэвэл тэр зүхтааж байгаа зүйл чи хойшлуулж байгаа хагас дуу байгаа тэр зүйл чинь өөрөө чинь маш сайхан тийм магадгүй санхүүгийн эрхч байлоо. Бас амьдралдаа ямар нэгэн бодиттой тийм амжилтанд хүрэх чинь туслах болно. Ийм учраас маргааш өөртөөгөө нүүр тулж хийх гэсэн зүйлээ хийгэрээ гэж хэлмээр байна. За тэгээд нөгөөдөр зурхаа ортол түр баяртай.